Энэ 7 хоногийн тав мэдээлэл эхэлж байна. Монгол Улсын ерөнхийлөгч 1-р сарын 24-ний тэмээний өдөр болгон зарлаа. Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны 1-р улиралд шалгаруулна. Хүнсний хувьсгалын дунд Грин групп экспортын үйлдвэрийн ашиглалтанд орууллаа. Ерөнхий сайд эрчим хүчний сайд цойжсранд 30 хоногийн хугацаатай үүрэг чиглэл өглөө. Доронтой аймгийн хөгжим драм театрын симфони оркестрийн 50 жилийн ой тохиож байна. Эдгээр болон бусад мэдээллийг та бүхэндээ тоомлон өргөнэ. Эхний мэдээллийг та бүхэндээ өргөе. Монгол Улсын ерөнхийлөгч 1-р сарын 24-ний тэмээний өдөр болгон зарлаа. Монгол Улсын ерөнхийлөгч Хунагийн хөрөлсөөхөд Орон нугай аймгийн Мандал хотод ажиллаж тэмээгчдийн улсын 5 дугаар зөвлөгөөнд оролцсон юм а. Төрийн тэргуун үндэсний үйлдвэрлэлээ дэмжин улмаар экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн цагаалт хүнсний хангамж зэрэг хөдөлгөөн өрнүүлж байгаа. Жишээ нь цагаалт хөтөлбөр нь малын гаралтай төг үйдийг үн цэнтэй болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, мал сүргийн ашиг шимийг бүрэн ашиглах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготойг хэлсэн үгэндээ тодтогсон. Мөн тэмээгчдийн улсын 5 дугаар зөвлөгөөний үеэр ерөнхийлөгч жил бүрийн 1-р сарын 24-нийг тэмээний өдөр болгож байгааг онцолсон юм а. 20 жилийн өмнө манай улс 254 мянга тэмээтэй байсан. Харин одоо энэ тоотлогоо 2 дахин өсөж 501 мянгад хүрсэн. Тэмээгчид тэмээнийхээ үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлд голлон анхаарж байгаа гэдгийг хэлж байсан юм. Монгол тэмээ хэмээн олон улсуудад нэрлэгдэх хос бөхөд тэмээгийн эрт үеэс дээдлэн үлгэр домог дуушүүлэгтэн алдаршуулан мөнгөжүүлсэн нь монголчуудын ондоошил багархалт өв дэлхийд 2 сая гаруй хос бөхөд тэмээ байдгийн 500 мянга буюу 4-ний 1 нь манай улсад байдаг юм а. Улсын хэмжээнд 19 тэмээчин хөдөлмөрийн баатар цол хүртсэн байдаг. Тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөний үеэр зарим тэмээчдэд ерөнхийлөгчийн зарилгаар төрийн одон медаль гардуулсан юм а. Тэмээчдийн зөвлөгөөнөөр тэмээ соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа, урамсгалын өөрчлөлт зөвжилтийн нөлөө бодлого арга хэмжээ, соёлын өвийг хамгаалах бодлого ба тэмээний соёл, дэлхийд ховорцсон Монгол тэмээ түүний үлдэмжийг дээшлүүлэх нь сэдвт илтгэд хэлэлцүүлсэн. Мөн тэмээний ахуй амьдрал уламжлалт мэдлэг онцлогийг олон нийтэд сурчлах, өвлөө уламжлагчдын тухай үзэгслэн тэмээний сүү цагаан идэ носон бүтээгдэхүүний үзэгслэн худалдаа зэргийг зохион байгуулсан юм. Түүнчлэн тэмээчдийн арга туршлага бүтээгдэхүүний хэрэглээг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь чухал байна. Цаашид тэмээний ашиг шимийг сайжруулах, боловсруулах, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэг тэмээчдийн үүрэг оролцоо, төр хувийн хвшил малчдын хамтын ажиллагаа чухал байгааг төрийн тэргуун онцолсон юм а. Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны 1-р улиралд багтаан шалгаруулна. Эрдэнэт үйлдвэр төрөмжлөлт үйлдвэрийг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдээс эрүүлсэн саналыг санхүү менежментийн чадвар, санхүүжилтийн оновчтой хөлбөр, техник технологи болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн талаар Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямцогт засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Өнгөрсөн оны 9-р сард ерөнхий сайдын захирамжаар Эрдэнэт үйлдвэр түшиглэн зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямцогт ахарж байгаамаа. Төслийн ерөнхий мэдээллийг дэлхийн 20 гаруй улсын 55 компанид хургуулсан. 7 улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ. Хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийг сонгож шалгаруулах зорилгоор дэд ажлын хэсэгт ирсэн саналуудыг ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадвар, давуу тал зэргийн үзүүлэлтийг харгалзан үзжээ. За үүнд бүгд найрамдагтад ард улсын NFC компани, Янши Копер, Лянтун New Energy Technology, China Info Engineering Corporation, Shanxi Northric Corporation Industry гэсэн 3 компани түншлэл юм а. Мөн Швейцар улсын Glencore International AG компани. Эдгээр хуулийн этгээдүүд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан талаарх мэдээлэл болон хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийг хүргүүлж, шаардлагатай мэдээлэл холбогдох материалтай танилцах боломж олгох чиглэлээр наривчсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаамаа. Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эцсийн шатны ажлыг 2026 оны 1-р улиралд багтаан дуусгахаар бэлтгэл ажлыг хангаж байгаамаа. Хүнсний хувьсгалын хүрээнд Грин групп компани экспортын үйлдвэрийн ашиглалтанд орууллаа. Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Грин группт ажиллалаа. Грин групп нь хүнсний хувьсгалын хүрээнд бага хүүтэй урт хугацаатай зээл авч талын Монгол гомгийн экспортын үйлдвэрийн ашиглалтанд оруулаад байна. 9 сарын дотор байгуулсан энэ үйлдвэр хоногтоо 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчин дээлтэй, эрчим хүч усны хэмнэлттэй гэдгийг гүйцэтгэх захирал нь танилцуулсан.
Хүнсний хувьсгалын дунд сүүлийн 2 жилд хүчин чадлаа өргөдгөн гадаад улс орнуудтай үйлдвэрлэгч, экспортлогчийн хувьар энэ тэнцүү харилцан ашигтай хамтрах боломж бүрдсэнд группийн удирдлагууд талархал илэрхийлж байсан юм а. Гэрийн групп нь гадаад зах зээлд хэдийн байр сууриа эзэлж талын Монгол брэндэн Хятад, Орос, Турк, Казахстан, Үзбекистан, Киргиз улсад нийлүүлж байна. 24 га талбайд үйлдвэр технологийн парк байгуулж 2000 гаруй том жижиг дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг. 6 охин компанитай энэ групп 30 гаруй брендийн 600 гаруй нийт төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэвтрүүлсэн. 1200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. 2022-оос 2025 онд хүнсний хувьсгалын хүрээнд 2500 гаруй аж ахуй нэгжид эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр 1.3 төгрөгийн урт хугацаатай бага хүүтэй хөнгөлөлтөө зээл олгосон. Үүний дүнд аж ахуй нэгжүүдийн хүчин чадлаа доотлол нь 2 дахин нэмэгдсэн. 53 үйлдвэр ашиглалтанд орж хүнсний 1000 гаруй нэг төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байгаамаа. Монгол Улсын ерөнхий сайдаа эрчим хүчний сайдаа цоожил суранд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Монгол Улсын ерөнхий сайдаа зандан шатар 2026 оны 1-р сарын 24-ний бян барагт эрчим хүчний салбарын зарим байгууллагуудад ажилласан ажлынхаа хүрээнд арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон юм а. Ерөнхий сайд эрчим хүчний сайдаа цоожил суранд 1 сарын хугацаатай үүрэг өгч энэ хугацаанд дулааны 4-р цахилгаан станд төрийн өмчт хувьцаат компанид үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохон мэдээлээ. Мөн эрчим хүчний нэгдсэн бодлого шуурхай зэгцлэхийг үүрэг болголоо. Дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчт хувьцаат компани болон эрчим хүчний үндэсний төвийн удирдлагуудын авилгын эрхт нэр холбогдож саатуулгадаад байгаа учраас эдгээр байгууллагын удирдлагыг чөлөөж тухайн байгууллагыг хэвийн үйл ажиллагааг хангаж мэрэгжлийн удирдлагыг яаралтай томилхийг үүрэг болголоо. Захилгаан дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж эрчим хүчний салбарын сахилах хариуцлагад онцгой анхаарах, цаашид гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчт хувьцаат компанид үүссэн гэмтлийг түргэн шуурхай засварлах ажлыг онцгой нөхцөлд мэрэгжлийн өндөр ур чадвар гарган гүйцэтгэсэн аль паагчдыг шагнаж урамшуулах асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг мөн үүрэг болгосон юм а. Улсын хурлын дараагаар орон нутагт ажиллаж байна. Говь тал хээр хангаах усулсан 3 бүсийн нутаг Баянгор аймгаас улсын хурлын дараагаар учрал тэргүүтэй улсын хурл засгийн газрын гишүүдийн хангаан бүсийн томилолт эхэлсэн. Хангаан бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд төрөлцсөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, тэр дундаа түүх соёлын байгалийн аялал жуулчлалыг онцолжээ. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл уул уурхай аялал жуулчлалд аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй зохиолж байгаа төдийгүй хил давмсан бүс нутагт худалдаа үйлчилгээ, хүнсүүд аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаамаа. Баянгорын хувьд хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэхэд анхаарч байгааг Баянгорчууд ирэх 2029 он гэхэд улсаас татаас авдаггүй аймаг болохоор зорилт тавьснаа улсын хурлын дарга гишүүд болон сайд нарт танилцуулжээ. Баянгор аймгийн нийт 20 сумын 105 багт 90 орчим мянган хүн оршин сууж байгаагаас аймгийн төвдөө 38.4% нь аж төрдөг. Тус аймгийн хэмжээнд орон сууцруулах бодлогыг хэрэгжүүлсэний дунд өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 1180 иргэнд 101 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноо дархан Эрдэнэ хотын дараа орох үзүүлэлт юм а. Дэд бүтцийн бүтээн байгуулалт нэмэгдэж хүн амын төвлөрөл ихсэж байгаагаас улбаалан агаарын бохирдол аймгийн нийт тулгымдсан асуудал болсныг засаг дарга тодтогжээ. За өнөөдөр улсын хурлын дарга Аранга аймагт ажиллаж байна. Үргэлжлүүлэн та бүхэндээ гэрэл зургийн дуранд болсон онцлог зургуудаас хүргэж байна. Монцомог антлагийн 21 аймаг дахь сэтгүүлчид ирүүлсэн мэдээлэлээс та бүхэндээ хүргэж байна. Энэ удаад бид Доронт аймгийн сурвалжлагч Дэлгэр цэцгийн ирүүлсэн мэдээллийг онцолж байна. Доронт аймгийн Алтангад доодонд хөгжим драмын театрын симфони оркестр киноны хөгжмөдөөс бүрдсэн Symphony of Cinema бүрэн хэмжээний концерт 2 өдрийн турш танхим дүр үзэгчдэд тогложээ. Тус театрын уран бүтээлчид иргэд олон нийтийн сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэх, сонгодог хөгжмийг сурчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр шин тоглолт тавьдаг уламжлалтай. Энэ жилийн сонгодог тоглолтод Жанцан нор, Шарав, Бирва, Хангалт нарын сор улсын бүтээлүүдээс гадна дэлхийн киноны хөгжмийн нэр зохиолчдын бүтээлүүдийг их шиглүүлжээ. Концертын урилгаар хөгжим судлаач, удирдагч, урлагийн ажилтнуудын цэдийн иш хүрэлцэн ирж Мандухай цэцэн хатан тань руу нүүж явна. Нийслэл хүү зэрэг Монголын уран сайхны киноны хөгжмийг удирдан тоглуулж үзэгчдийн сонорыг мэлаажээ. Боролдоо агсан 1978 онд Цэнхэр дурдан алчуур хэмээх 3 бүлэг 4 үзэгдэл бүжгийн жүжигийн хөгжмийг өөрийн байгуулсан оркестртоо зориулж анх тайзнаа тавьсан төвхтэй. 2 жилийн дараа хөгжим драм театрын симфони оркестрийн 50 жилийн ой тохиогч байна. Өдгөө тус оркестр өөрийн болон дэлхийн сонгодог 60 шахам хөгжим бүтээлийг төвөрлөн тоглож байгаамаа.
Монгол Улсын консерватард Дорнот аймгаас 10 хүүхэд суралцж байна. Тэдний зарим нь энэхүү тоглолтод оролцсон нь бас нэгэн онцлог байлаа. Тэд ирээдүйд Монгол Улсын ардын жүжигчин Ван Дэнгийн Боролдоо гэсний үүсгэн байгуулсан орон нутгад цоргонц симфони найрал хөгжмийн түүхийг бичлэгээр инхүү бэлтгэгдэж байгаамаа. Дэлхийн стандартаар яриулаад тухайн симфони оркестр багадаа 30-оос 36 оны бүрэлдэхүүнтэй тоглож байж хөг бүрддэг. Харин аймгийн хүчинтэр ам театрын симфони найрал хөгжим 23 оны бүрэлдэхүүнтэйгээр орон нутгатаа сонгодог хөгжмийн урлагийг сурталчлан таниулахын төлөө уран бүтээлээ тойруулж байгаамаа. Үзэгч та бүхэнд мөрч 7 хоногт улс их орнд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллүүдийг томилон хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт шинэ мэдээллээр иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.